Засгийн газрын ээжид хуралдаан өчтөр буюу энэ сарын 12-ны өдөр болсон. Ингэхдээ энэ сарын 17-ноос эхлэн 12 дугаар ангийн эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх давтлага өгч эхлэхээр болжээ. Эсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтанд хамруулах боломжийг судалж холбогдох арга хэмжээг авч байгаа юм. Манай аймагт 1437 шалгуулагч бүртгүүлсэн байна. 2021 оны эсэлтийн ерөнхий шалгалт 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10 цагт Монголын төв хичээлээр эхэлнэ. Боловсрол шинжлэх ухааны сайдын мэдээлснээр энэ онд ихтэй сургууль элсэх босго оноо нь 480 байх юм а. Боловсрол шинжлэх ухааны яамнаас тогтоосон босго оноог ихтэй сургуулийн консорциум дур мэдэн буулгаснаас эсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй байхад нь оюутан элсүүлснээс болж 7200 оюутны асуудал яригдж байгаа талаар мэдээлсэн. Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2020-оос 2021 оны хичээлийн жилийн бүтцийг өөрчилж сурагчдыг хугацаанаас өмнө амраах шийдвэр гаргасан. Тухайлбал 1-ээс 3 дугаар ангийн сурагчдыг 5 дугаар сарын 7-нд хичээллүүлээд амраасан бол 4-өөс 12 дугаар ангийнхныг маргааш хичээллээд амрах юм а. Ийхүү эрт амрааж байгаа учир нь 2021-ээс 2022 оны хичээлийн жилийг 8 дугаар сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдэгдсэн. Засгийн газрын хуралдаан болоод 5 сарын 12-ны өдрийн 141-р засгийн газрын тогтоол гарсан. За мөн манай яамны сайдын 5 сарын 11-ний өдрийн Ад ороо 171-р тушаал гарсан байж байгаа. За энэ тушаалаар бол энэ 12 дугаар ангийн хүүхдүүдийн танхимын давтлагыг эхлүүлэх энэ чиглэлийг бол өгсөн байж байгаа. За ингээд 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлээд 12 дугаар ангийн хүүхдүүдийн танхимын давтлага эхэлнэ. За энэтэй холбогдуулаад манай боловсролын газраас сургуулийн захиргаануудтай хамтраад бэлтгэл ажлуудыг бол хангаж байна. За 12 дугаар ангийн хүүхдүүдийн давтлага маань бол өглөө 9 цагаас 12 цагийн хооронд бол 3 цагаас хэтрүүлгүйгээр зохион байгуулагдаж явна. За нэг танхимд бол нэг гишрээ сандал дээр нэг хүүхэд суун. За мөн үндсэндээ 10-аас одоо 15 хүүхэдтэйгээр одоо анги танхимыг бол зохион байгуулахаар ингэж одоо бэлтгэл ажлууд нь хангагдаж байгаа. За орон нутгийн хэмжээнд бол мөн одоо бас 12 дугаар ангийн хүүхдүүдэд боловсролын одоо E-lab активтай хамтраад бол цахим давтлагуудыг бол явуулж байгаа. За ингээд энэ цахим давтлага маань бол үргэлжлээд явна. За энд E-lab-ийн одоо агуулгыг бас өргөжүүлсэн, баяжуулсан чиглэлээр бол энэ давтлагын бас агуулгын хүрээ маань бол бас мөн бас баяжигдаад багш нарын зохион байгуулалт бол явна гэж. Ингэж одоо бэлтгэл ажлууд маань хангаад явж байгаа. За 1-ээс 3 дугаар ангийн хүүхдүүд маань бол энэ сарын 7-ны өдрөөс эхэлж амралтын зохион байгуулагдаж явсан байж байгаа. За одоо 14-ний өдрөөс эхлээд бол 4-өөс 12 дугаар ангийн хүүхдүүд маань бол яг хууль ёсны одоо энэ хичээлийн жилийн амралт маань бол дуусч байгаа. За энэтэй холбогдуулаад бас энэ анги дэвшилтүүдийг хийх, цахим журналыг хийх, сургуулийн хүүхдүүдийг үнэлэх, дүгнэх энэ чиглэлүүд бол ирсэн. За багш нар маань бол 5 дугаар сарын 25-наас өмнө одоо энэ цахим бүртгэлийн систем одоо энэ ажлууд бол хийгдэж дуусгаар бэлтгэл ажлууд бол хангаж байгаа. За мөн 9-12 дугаар ангийн хүүхдүүдийн төгсөлтийн боловсролын үнэмлэх гэрчилгээнүүдийг бол бас 5 дугаар сарын 25-ны дотор олгохоор энэ бэлтгэл ажлууд бол хийж байгаа. За ингээд 21-ээс 22 оны шинэ хичээлийн жилийг бол 8 сарын 15-нд бол эхлүүлнэ гэдэг энэ байдлаар бол бэлтгэл ажлыг хангах гэсэн чиглэл өгж байгаа. За энэ чиглэлээр бол бид нар бас одоо бэлтгэл ажлыг хангаад явж байгаа. За гэхдээ энэ маань бол яг эхлэнэ гэсэн бол одоо бас юу биш, шийдвэр биш. Ийм одоо юутагаар төсөөлөлтөөр бэлтгэл ажлыг хангаад явжээ гэсэн. Энэ чиглэлээр бол ингээд үйл ажиллагаа маань хийгдэж явж байна. Монгол улсын боловсролын салбарт 3 томоохон хоцрогдол үүссэн байна. Цар тахлаас өмнөх боловсролын салбарт хөтөлбөрийн том хоцрогдол үүссэн. Хуучин дүнгээр бол 3 нэмэх, 4 хасах дүн авах хүүхдүүдийг сургаж байна. COVID-19-ос шалтгаалж үүссэн хоцрогдол амьдралын боломжгүйгээс шалтгаалсан 178 мянган хүүхэд хичээлээсээ хоцорч байна. Цахилгаангүй, гар утасгүй, интернетгүйгээс болж цахим хичээлд орж чадахгүй байгаа юм. Эдгээр хүүхдийн хичээлийн хоцрогдлыг багасгахын тулд олон нийтэд хандсан хандивын арга хэмжээг албан ёсоор зарлана гэдгийг боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлж байлаа.